За сайн байцгаана уу? За энэ удаагийн бичлэгээрээ би та бүхэнд өөрийнхөө програм одоо хангамж авч авдаг нэг сайтын талаар танилцуулъя. За тэгэхээр зарим програмыг хэрэглэж үзэх, туршиж үзэх гэхээр одоо заавал худалдаж авах ч юм уу те. За тэрэл нь олдохгүй байх гэдэг асуудлууд гарч ирдэг. За тэгэхээр миний хувьд ямар сайт хэрэглэдэг вэ гэхээр энэ Repack.me гэдэг нэг сайт хэрэглэдэг байгаа. За энэ бол Орос сайт. За тэгээд бүтгүүлэх юм бол өөрөө хэрэглэгч ингэ гараад ирнэ. За тэгээд за эндээс чинь Fine Reader буюу за PDF-ийг янзалдаг програм байгаа. За энэ програмыг бол шууд одоо татах гэдэг ингээд таваад хэрэглэж болно. За тэгэхээр энэ бол одоо ямар нэгэн юм асуухгүй заавал одоо crack ч юм те тийм юм суулгахгүй шууд ажилладаг. За ийшээ ороод суулгасан байгаа. За суулгасныгаа нэ. За би бол энэ Fine Reader 15 PDF гэдгийг суулгасан байна. За тэгэхээр энэ маань одоо зөвхөн энгийн PDF-үүдээс югаараа ялгаатай юм бэ гэхээр хэрвээ та одоо сканерцсан зурагч юм уу те яг PDF одоо шууд ингээд текст нь өөрчилж чадахгүй документыг бол энэ автоматар OCR буюу Optical Character Reader гэдэг нүгээр шилжүүлээд Word-ийн форматлуур ч юм уу текст одоо засварлах холбоотой одоо засварлаж одоо хадгалж болдог байгаа. За тэгэхээр энэ програмыг нээгт бол үндсэн 4 юм гарч ирж байна. За эхнийх нь бол файл нэг PDF файл нэгээд за түүнийгээ эсвэл зураг нээсэн ч болно. За зураг нэгээд түүнийг PDF болгох. За одоо нээчээд тэр файлаа Word болгож хадгалах, Excel руу хадгалах. За бусад форматууд руу хадгалах буюу PowerPoint ч юм уу Open Document файл руу ч хадгалж болно. За эсвэл одоо шууд сканер даад аваад бас хадгалах тохиолдол байна. За одоо файлуудыг хадгалах. За тэгээд энэ бол өмнөх сайн нээсэн одоо файлуудаас гэсэн юу вэ? Одоо өмнө ажиллаж байсан файлуудаас буцаагаад нээж үзэх гэсэн асуудал байна. За энэ бол scan гэж харах юм бол за тэмцээ. За энгийн зураг за алиг нэггүй. За эндээс нэх юм бол яах юм бэ? Open PDF document гэх юм бол PDF файл нэх юм байна. За эндээс нэг зураг нэгээд өөрчилж үзье гэсэн. Тэгэх юм бол энэ доотлох Open in OCR editor гэдгийг нэх юм байна. OCR гэдэг нь болохоор Optical Character Reader so recognition буюу одоо файл тань гэсэн үг. За эндээс төлөө за picture за сканер хэдэн документ файлууд байгаа. Picture за scan руу орчих. За энийг үзчихээ дөө. За энэ гоё домен зураг байна. За энэ домений зургийг дарах юм бол зураг утсан болохоор мэдээж бид нар текстийг нь авч чадахгүй. За гэхдээ энэ маань өргүүлдэг байгаа. За OCR дээр нээж удаа автоматар одоо ингээд хайж эхэлж чинь нэг хуудаснаас тий recognizing буюу одоо текстүүдийг нь таних авч байна гэсэн үг. За ингээд хэдэн текстүүдийг за нэг текст нэг удаа нүүрийг танилаа. За тэгээд зургийн харьцаа өөрчлөгдсөн байж магадгүй. За тавьсан 1000 гэсэн хэмжээтэй болсон. За тэгэхээр энд бол за нэг юм гаргаж ирээд тавьсан байна. За тэгэхээр энийг бол ингэж нэгээр бас дэмий юм байна. Яг тэгэхээр энэ Монгол хэлээр танихгүй болохоор магадгүй өсвнүүдээ буруу харуулж бичсэн гэж хайсан юм шиг. За тэгвэл энийг шалтгаад за эндээс open гэж сайн зураг заад за хэлийг нь болохоор Монгол гэж сонгоё. За Монгол гэж сонгоод за тэгээд за зураг уншуулъя.
recognize гэдэг нь хажууд нь орж байна. Одоо Монгол текст хайж байгаа. За тэгэхээр энэ дээр англи дээр асуудалтай гарсан байна. Яг Монголыг зөвхөн сонгоод явахаар бол англи дээр асуудал гараад байна. Тэгвэл эндээс хэдүүлээ more languages гэдэг Монгол болон English гэдэг. За Монгол англи хоёр хэл дээр одоо хай гэсэн одоо сонголтыг хийгээд дарлаа. За тэгвэл одоо энд одоо гол юм ингээд англиар бичснэг нь бол англиар, за доотлолт нь бол одоо монголоор бичснэг бол ингээд зассан яасан байна, таньсан байна. За энд бол яг зөвхөн энд бол одоо ингээд текст болсон. За одоо энийг send to Microsoft Word болгоод хатгалъя гэж бодъё л та тий. За Word дээр дарцсан. Уншиж. За Word дээр нэгдлээ. Одоо ингээд юмуд маань текстүүд маань бол танигдсан. За энэ зурагтай. Нэг гоё юм дээр тавьж ирсэн. Банерыг бол ингээд Word болгосон байна. За тэгэхээр энэ PDF дээр шууд ингээд хэлээ сонгоод scan гээд за энэ зургаар rotation хийх, эргүүлэлт хийх бол ингэж та эргүүлнэ гэсэн үг. За тэгээд энэ Find Reader 15-ыг суулгахад дахиад нэг хэдэн нэмэлт юм хамт сууж байгаа. За эндээс надад одоо хамгийн өргөн эргэлдэх нь юу вэ? Screenshot reader гэдэг. За энийг нээчээ. За тэгэхээр энд бол одоо текстээ сонгоод ямар хэлнээс вэ гэдгийг одоо мэдэж аавна гэсэн үг. Тэгэхэд бол хэдүүлээ зурагтай essay example хичээл байх хамгийн их тексттэй нь болохоор essay байх байх гэж бодлоо. За үүнийг хэдүүлээ зураг гэдэг юм ороод за essay нэ. За энийг шин тав дээр нэгээд харъя. Жохон томруулчих. За одоо эндээс чинь эхний параграфыг нь хэрэглэхээр боллоо гэвэл яаж авах вэ гэхээр за энэ скриншот дээр дараад area English энэ бас англи болохоор ингэж аваад зөв одоо стипend бол ашигладаг адилхан ингээд select хийж. За тэгээд capture гэдэг дээр дарахаар энэ бол автоматар одоо үүнийг таньж байгаа. За ингээд таньсан үгээ болохоор энэ өмнө хийсэн Word-ийнхоо доотлолт одоо хуулах юм бол за ишээ ингээд гараад ирсэн байна. За learning something new can be a scary experience. Learning something get confident person гэдэг юм гээд холцсон. За магадгүй алгасаа дараа нь 3 дахин дахиад одоо авъя гэх юм бол за нэг хийгээд хаагдчих. Буруу бичлээ. За expand. Хаач. Дахиад screenshot гэдэг. За энэ дээр дараад за we got in the pool гэж байгаа юм. За capture гэсэн тавчин дээр дарж болно. Эсвэл шууд enter дээр дарчиж болно. За үнийгээ дахиад Word дээр энд хуулах юм бол за ингээд чинь хамгийн ихний үг дээр жоохон алдаа гарсан байна тий. W хэсгийг ташуул зураас юм. За энийг нь одоо шалгахад илүүдэхгүй. За ийм байдлаар бол юугаа авчиж болох нь байна. Текст авчиж болно. За англи дээр бол ийм юм байна. За монгол дээр эссе бичих эссе жишээ гэж. За тэгвэл одоо энд нэг тексттэй зураг гарч ирж байна. За энийг шинэ таб дээр нээгээд томруулаад за энэ текстээс энэ урт параграфыг авъя гэж байна. За тэгвэл дахиад screen Find Reader screen гэхээр за арчихгүй мөн нэр нь юу вэ? Screenshot reader юм биш. Магадгүй дандаа ингэ стартер гараад ирэхгүй. Screenshot reader ч гэдэг юм тий. За ингэж нэгээд одоо хэлээ Монгол гэж сонгоод
За энэ хүртэл. За тэгээд enter тавлаа. За уншиж байна. За одоо клипборд руу хуулгдсан ба. За үүнийг тэгэл энд тоглох гэх юм байна. Яаж шуух. За ерөнхийдөө бол гайгүй таньсан юм шиг байна. За ийм байлаар одоо текстийг таниад авдаг. За энэ удаагийн бичлэгийг хэвлэлээ Fine Reader-ийн талаар үзлээ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.